За өнөөдөр оюутлахын сонсгол анх удаа болж байна. Одоо 2-3 өдөр үргэлжлэх юм байна. Эхний өдөр одоо оролцож байна. За тэгээд оюутлахын асуудал бол үнэхээр одоо хуцтмал байдалтай байгаа. Яг тэгэхээр зэрэг оюутлахаас өдөрт 10 тэрбумын зээлийн хүү төлж байгаа учраас одоо энэ дээр маш одоо харамсалтай ард түмэнд бол үндэслэр хохиролтой гэрээ байгаад байгаа байхгүй юу. Энд чинь ашиг авахгүй чинь уул уурхаага олборлуулдаг юм байгаа ч тийм. Тэгж яах чинь эргээд эндээсээ өрөнд ороод байна гэж юу байхгүй шүү дээ. Тэгээ энэ оюутлахын орд бол ерөөсөө Монголын ард түмний өмч. Үндсэн хуулийн 6-гийн 2 заасан тийм газрын дорох баялаг ард түмний өмч энэ үр өгөөжийг одоо үндэсний баялагын сандаа төвлөрүүлээд ард түмэндээ тийш эрхтэйгээр олгоно гэсэн ийм хуулийн заалт байгаа шүү дээ. Тэгээ энэ бол ерөөсөө цаасан дээр байдаг тухайг хэрэгжихгүй байна. Тийм учраас өрөнд ороод байгаа учраас энэ дээр би одоо маш гомдолтой одоо ирсэн. Одоо эн чинь хохирогч нь Монголын ард түмэн болоод байгаа байхгүй юу? Тийм учраас одоо энэ сонсгол дээр ерөөсөө иргэдийн чинь оролцож байгаа иргэдийг ярих эрхийг одоо өгөхгүй шүү дээ. Хангаж өгөхгүй шүү дээ. За тэгээд оюутлахын тал дээр ярихад оюутлахаа бол дэлхийд байхгүй энэ том полиметаллын орд 690 тэрбум долларын баялагтай юм орд байгаа байхгүй юу? За тэгэхээр эндээс алт, зис, мөнгө, молибден ингээд одоо бүх энэ үнэтэй металлууд гарч ийн те. Дэлхийн зах зээл дээр энэ алт зэсийн үн бол бүр тасралтгүй өсөж байгаа. Тэгэхэд тухайн үедээ бол энэ гэрээг хийхэд бол 2009 оны 10 сарын 6-нд энэ гэрээ хийхэд амнат гэж одоо эзэн орны ганц авдаг татвар байгаа байхгүй юу? Амнат гэж тийм үү? Ашигт малтмалын нөөцийн албан татвар гэж. Энийг ерөөсө 5%-гээ тогтворжуулсан. Одоо ч мөн 5%-аар. Тэгээ эн чинь одоо ард түмэнд ашиг ирэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Монгол улсад татвар ерөөсө маш бага, бараг л ирэхгүйтэй ялгаагүй. Тэгээд дээрэс нь одоо энэ зээлийн хүүгийн хүүгээд одоо бид нар өрөнд оруулаад анханасаа энэ хөрөнгө оруулалтын гэрээ байсан уу гэдэг нь бас эргэлзээтэй байхгүй юу. Үнэхээр энэ гэрээг хийхин тулд энэ Rio Tinto компани тухайн үедээ хөрөнгийн бирж дээр энэ оюутлахыг тавиад хөрөнгө босгож энэ уул уурхайг ашиглаж эхэлсэн гэсэн одоо юм яваад яригдчихэж байгаа. Энийг бол түрүүн даваасрын гишүүн хүртэл энэ их хурлын гишүүн даваасрын хүртэл нотолд ярьсан шүү дээ. Энэ даваасрын гишүүн чинь бас энэ оюутлахыг ахсан ажлын хэсгийн ахлагч байсан юм билээ. Тэгэхээр энэ хүн бас их мэдээлэлтэй байгаа. Одоо тэгээ оюутлахаа дээр байгаа энэ тухайн үед хийгдсэн гэрээнүүд чинь бүгдээрээ нууцын зэрэгэлд орсон юм байна. Тийм учраас одоо энэ дээр цөөхөн хэдхэн баримтуудыг л одоо энэ Бат найрамд гишүүн нууцын зэрэглээс гарч авсан. Энэ дээр слайдн дээр харагдуулж шүү дээ. За тэгээд яагаад нууцын зэрэгэлд орох хэвээр юм тийм ямар дайн байлдаантай орон байгаа ш. Энд чинь тийм байх боломжгүй шүү дээ. Энд чинь ард түмний өмч. Эзэн ямаа мэдээ эргэн тусаа хаштын гişиг одоо энэ дээр ард түмэн энэ ямаа мэдмээр байна. Тэгээ энэ одоо үнэхээр одоо ашиггүй тийм өрөнд ороод байгаа энэ гэрээг ерөөсө цуслал гэж би одоо надад үг хэлэх боломж олбол би одоо энэ дээр ингэж хэлмээр байгаа байхгүй юу? Ерөөсө цуцал одоо энэ дээр хөрөнгө оруулалт анх одоо хийж гэнэ гэж ингэж хэмжээний авилгал авсан энэ улсуудыг одоо хөрөнгөний хурааж одоо цаазын ялаас сэргээмээр байна. Одоо тэгжиж Монгол улсын эдийн засаг хөгжиж штэ. Одоо энийг яах гэж цаазын ялыг элбүү тарж байхгүй болгосон юм. Энэ чи эргээд нөгөө өөрсдийнхээ юг яахын тулд тийм үү дараачтай одоо ингээд асуудалд орохгүй тулд асаа юугаа хамгаалж ил энэ цаазын ялыг байхгүй болгосон баг шүү дээ. Дараачтай одоо ингээд хизээ нэгэн цагт өөрсдийнх нь асуудал нь босч ирнэ. Тухайн үед тэд нар одоо цаазын ял авах хэмжээний ийм ялт гэмт хэрэг хийсэн улсад байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээсээ бултаж л одоо цаазын ялыг үгүй болгосон байна. Тэгэхээр энэ цаазын ялыг сэргээмээр байна. Энэ одоо хөрөнгө оруулалт ашиггүй хөрөнгө оруулалт хийсэн энэ нөхдүүдийг одоо бид нар хөрөнгөний хурааж ялж одоо энэ дараачийн энэ Rio Tinto юу бишээ оюутлахыг явуулахын тулд одоо Монгол улсад давуу ирэх олгогдсон тим компаниар тийм үү тийм ашигтай гэрээ хийж энэ төслийг цааш нь явуулмаар байна. Би бол ингэж л хэлэхээр байна. Бас гэрээ хийсэн гол хүмүүс нь бас энэ сонсголт ирээгүй. Тийм байна. Одоо баяр ирэх хэрэгтэй байхгүй. Баяр тухайн үедээ юу гэж мэдгэжсэн гэхлээр зэрэг оюутлахаа муу гэрээ болох юм бол би хардлагаар хариуцна гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээд оюутлахаа гэрээний дараа Америкт 7 хаус авсан. Энэ ч одоо ажилтны тэмцэх газараа хөдөл шалгагдчихсэн. Тэгээ одоо манад ямар хууль хэрэгжих юм биш тийм үү? Хууль цааз одоо очиад ирсэ тэгэл замхраал байхгүй болдог шүү. Тэрний нэг жишээгээр л энэ хэрэг бас замхраад толгосон. Одоо энд оролцож байгаа баяр цогт хүртэл тухайн үед шалгагдчихсэн шүү дээ. Энэ асуудлаар. Тэгээ яасан? Бас л хэрэгэн замхраад байхгүй болсон. Тэгээ одоо энд ирчээл ичиг нүүргүү, ичиг болчиргаагүй нэг том яриад нэг зайл зохиогоол нэг гар хүлээс авчуулаад ингээ ярих шаардлага байхгүй шүү дээ баяр цогт. Энэ гэмт итгээд байхгүй юу? Баяр цогт. Энэ зоригдчихсан муу ялгаа байхгүй. За ингэж л хэлэхээр